За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэ удаагийн бичлэгээр болохоор My Life in Quarantine. Тэгээд карантины нэг өдөр болсон. Тэгээд энэ өдөр болохоор ер нь карантины өдрүүдээс арай өөр нэг юм. Ер нь бол хвчлэн гэртээ суугаад өнгөрөөдөг. Тэгээд энэ өдөр болохоор дэлгүүр гараад тэгээд ер нь айгу бүтээлч өнгөрсөн. Тэгээд энэ яг дэлгүүр гарч явах үед бол нэг цаг л болж исэн. Тэгээд ер нь бол 9:30-аас нэг өнгөртөл тавталгаандаа суудаг байгаа. Асуул яг дүг дүүрэн байсан заяо. Би тэгээ энэ хоёр саксыг ингээд бараг хоосон чихүү болгоод бүр ингээд битүү юм байсан байхгүй. За тэгээд ширээгээ ерөнхийдөө яндалцсан ч гэсэн ширээндээ өөр жоох юм байгаа. За тэгээд яг одоо болохоор жоох ингээд өглөөнөөс ахуулаад хийсэн ажил эдрээ бичээд за нэг дараа тэгээ хийж болох ажлуудаа бичиж гин. За тэгээд үүний дараа ерөнхийдөө desk tower маягийн нэг жоохон хэсэг бичлэг гарах болно. За тэгээд өдөр. За шууд энэ тавцангаас эхлээд танилцуулчихъя. Ширээгээ танилцуулдаг бичлэг маш. Уг нь чинь карантин нэг өдөр гэдэг нэртэй бичлэг ш. За энд нь болохоор ингээд өөрийнхөө майлтлайнеруудаа палмастертайгаа нөгөө талд нь өнгийн үзэгнүүдээ тэгээд харан датага хийцэн. Тэгээ энэ пеналын дотор болохоор хар үзэг элдв банз юмнууд байгаа. Тэгээ миний аяг. Тэгээд энэ яг зүгээр миний ширээ авир л хийдэг. Тэгээд power bank-аа бол цэнгэлж байна. Тэгээ энд нас буцаа цэнгэлээд тавьчихдаг. Тэгээд дэвтэр бол энд байхгүй л дээ зүгээр одоо нөгөө юм хүм бичиж байгаа. Тэгээ энийг номын авчураг. Тэгээ нэг ноорог цааснаас л угсаа байж л идэв ширэн дээр. Тэгээ энэ болохоор үнэлтэй осноо тэгээд өөр бас янз бүрийн хамрын цэцлэг тийм хүмүүс байна. Тэгээ энэ болохоор энэ хоёр тавирыг би ашигладаг юм зүг. Эндээс яг манай дүүгийн орд татчих гарч ирээл тэгээд ер нь манай хоёр дүүгийн нь л тэр ус ном. Тэгээ энэ болохоор хогийн сав тэгээд цавтай бичгийн цаас. Тэр миний хичээл ном яс хийсэн ингээ бахан номнууд. Номнуудаа харин би яаж ингээ дүүрэн бахт нь яаж ингээ хоёрхан юунд багтаасан бэ хэр ингээ давхарлцсан. Эний цаанаас тэгээд байгаа ингээ бүр нэр давхарлцсан. Тэгээ сагсан доторхыг бол харуулсан. Тэгээд ширээ бол нэг иймэрхүү. Би дог хийж байгаа юм байна. Бүгд ихгээд тэгээд дог авах дэлгүүрлээ орсохгүй гэсэн чинь дог нь дууссан. Тэгээд цаана үед дэлгүүрлээ явахаас салхуу өрөөд тэгээ ер нь 2-3 удаа хийгээд идэх догоо бэлтчихье гэж бодсон. Тэгээд догоо усан цайгаа бэлтцсэн миксэндээгээд одоо тэгээд миксерд нь за явцгаая. Дог хийцгээе. За одоо болохоор дог хийх гээд ер нь энэ бүх үйл явцаа зүгээр бичсэн шууд ингээд хуудшуулаад дууг болгоцсон байгаа. Тэр намар юм шиг санагдсан. Тэгээд намайг галтгоон дээрсэн жийж будаг миксертэд яг гурил шиг болгоцсон байсан. Угаасаа гурил шиг болгоно. Ээж минийс зүгээр миксертэд өгсөн байсан. Би санд нэгэ бэлдээсэхгүй юу. За тэгээд энэ хугацаанд нь би бас өөрийнхөө яаж дог хийдэг гэдгийг бас жоохон тайлбарлчихъя. За бас дог идэг бичлэг аач шиг. За тэгэнгүүтээ эхлээд болохоор би будаага бүр өчигдөр шөнө 8 үед тэгээд өчигдөр орой 8 үед ингээд дэвтээж тавьсан хатуусанд тэгээд дэвтээснийхээ дараагаар хатаагаад тэгээд ингээд миксерддэг байгаа. Тэгээ яг ийм гурил шиг болчихно харж байгаа. Тэгээ энэ дээр мэдээж баг зэрэг давс хийн. Тэгээд дээрээс нь усаа хийгээд сайтер хутгаж өгнө. За ус маань ирж байна. За тэгээд хутгахтаа болохоор энэ дээр харагдаж байгаа шиг ингэж муухай утгахгүй. Яг ийм нэг кремний зурмаг шүү дээ. Сүн кремний зурмаг шиг болтол нь ерөнхийдөө хутгана. Гэтэ хитрхи шингэн болгочвол тэгээд дог маань түүгээрээ байдаг л та. За нэг иймэрхүү би тэгээд яг хутгаж байгаа үйл явцаа хасчих гэж бодсон ч гэсэн тэгэл хасаагүй маа. За тэгээд нэрээ тийм энэ догныхоо зурмгаа нэрээ бас амар жоох нэг бас амсаад үтсчээрээ 2-3 туслыг та нарт зөвлөхөд тэгэхгүй бол заримдаа давсаа ихтүүлсэн ч юм уу эсвэл давсан багтцсан байх үе байдаг. Тэгээ би бол амтлагаа хийж ин гарандаа жоох наалтснаас нь
Тэгээд ерөнхийдөө бол доогоо сайхан хутгаад за нэг иймэрхүү яг крем шиг харагдаж байгаа. Тэгмэдгүй би нэг юм яриа л. Уг нь би яг энэ хэсгээ гоё ингээ хутгаж байгаа чимээ мэтийг нь оруулъя гэж бодсон ч гэсэн яг энийг хийж авах үе ер нь надаас бусны аим шиг кино үзчихсэн. Би ч бас яхаа хутгангаа үзэлсэн л таажгаар нь тэг амар чимээтэйсэн болохоор тэгэл ингээ voice over хийгээ сууж байна. За ингээд хутгаж дуусныхаа дараагаар яадаг вэ гэхээр ер нь бол зүгээр буцалж байгаа усан дээр ингээд шилэн савн дотор энэ зураг маа хийгээд тэгээд энэ буцалсан усан дээр тавиад ерөнхийдөө бол ингээд жигнэх маягаар идэг. Би болохоор тэхүүгээр зүгээр шууд хүнснээс скотчын дотор хийж дагаад ингээд шууд жигнчдэг. Үгүй чанцдаг. Тэгэхээр ер нь бол болчт юм л дөө. Тэгээд энэ удаа болохоор өмнө нь нэгдгээс 3 дахин бүр 3 удаа доогоо хийхээр 3 удаа хийх доогоо ингээд бэлдсэн баггүй юу? Ер нь бол манай гэрт надаас өөр доппуг иддэг хүн байхгүй болохоор тэгсэн чинь би хүнсний скотч багдуулсан байсан л та. За харж байгаачлан одоо энэ маань ерөнхийдөө бол хальж асгарна. Үнэхээр гайхамшигтай. За жаахан хардсны бүгдээрээ отохгүй. Мань одоо асгана харж. Тэр асгарсан. За ингээд за одоо бүтэхгүй юм байна. Яшиг гээд хайрын юм нь гаранд жоохон наалда тэгээ уутандаас үлдээд ингээд за одоо явах вэ тэгэл нэг ч одоо гэл тэгэл яваад гараа угаасан байгаа. Тэгээд гэхдээ би ингэж фейлтчээ зогсоогүй заяа. Зүгээр шилэн савнд хийгээд арай хайтайхан дарчиж болох юм шилэн савнд хийхээс залхуураад. Үгүй залхуурсан ч юм байхгүй л дээ. Зүгээр шилэн сав би ер нь шилэн савтай харьцах дург хагалчих гээд айгүй хэцүү байт. Тэгээд амар уртыг авчирсан байгаа. Хүнсний скотч амар уртыг гаргаж ирэнгүүтээ бүр нэг юм 100 юм хийх шийдсэн байгаа. За тэгээд одоо хийж байгааг нь харж байгаа. Явтаа. За тэгээд энэ маань бол ер нь бол амжилттай болсон. Та нар ч гэсэн ер нь аль болох их хүнсний скотч ашиглаарай. Хэрвээ миний аргыг ашиглах гэж байгаа бол. За тэгээд энэ маань ямартаж амжилттай болж намайг баярлуулсан. Тэгээд би ингээд шууд нуглаад явчих гэсэн чинь ер нь бол голдноос хэсэг нь чанагдахгүй ч юм билүү гэж бодонгуудаа нэг юм сонин айгу хачи хэлбэртэй юм хийцэн. Яг хоёр үзүүрийг нь зангидаад. Гэтэ энэ болсон. Айгу амжилттай болсон. За тэгээ яг гол хэсгээрээ задарчиж магадгүй нөгөө айгу их байгаа болохоор задарчиж магадгүй гэдээд дахиад тэр цанаас хүнсний скотч авчираад яг гол хэсгийг жоохон боож өгч байгаа. Тэгээд бас ер нь бол сэрэмжтэй хахад илүүтэхгүй байх гэж бодсон. Тэгэхгүй бол усан дотор хасгарчвал тэгэл хайрын будаал болно да. За ингээд ерөнхийдөө бол чанахад бэлэн болсон байгаа. За сая төмөр саваа гаргаж авч исэн. Та нар хэрвээ анзаарсан бол тэр дороос. За. За энэ би бүр юу вэ? Саний зэрэг мартаарай. За тэгээ сая ялгаараа усан дотроо хийгээд тэр цаана буцалж байна нөгөөх маань. За тэгээ болцсон. Яг нэг юм 10 шиг царайтай амар инээдтэй царайтай л гарч ирж байна. За тэгээд тэрийг онгойлгож чадахгүйсэн болохоор хайчлаад тэгээд би энэ дашрам энэ хажуугаар нь бас нөгөө нэг шүдээ угаацсан. Тэгээд бичсэн болохоор энэ нэг ногоо шүдний сайд орж ирээд байгаа шүү. Уучлаарай. Дээрээс нь сая миний дог яг урт хэсгэрээ юм нэг сэн нөхнөттэй болчихмаа ганзааж байгаа. Би нөгөө нэг болсон хэсэг зүгээр савхаар хүрээ шалгаж байгаа байхгүй юу? Тэгээд ийм болсон байгаа шүү. Тэгээд бас гэлгар утнаасаа задлах гэж юм их юм болсон. Амар хийцэн болохоор дэрс нь амар олон давхарлж махарлаад тэгээд энэ маань жоохон задлахад хэцүү байсан. Тэгээд амар тач гаргасан. За тэгээ яг гараараа барих гэсэн чинь амар халуун байсан учраас тэр цаанаас бэйли авчирж өмсөж гин. За тэгээд одоо гурлаа гинэ. Доогоо нухаж гин. За одоо бол ер нь бол яг хэлбэртэй ороогүй болохоос биш яг хийгээд идэхэд бол дог болцсон. Тэгээд нэг юм хөө. Хэрвээ та нар дог чанах гэж байгаа бол ерөнхийдөө аль болох удаан чанаарай.
Тэгэхгүй ер нь бол би бас нэг удаа түүхээр үлжсэн. Бүр амар хэцүү ядаргаатай. Түүхээр ч юм бол ер нь л муухай. За тэгээд үүний дараагаар доогоо хийж эхэлж байна. Доогоо ингээд ийм уртаа болгож жогоод хэрчээд тэгээ ер нь бол болчихж байгаа юм дөө. Нэрээ бичлэгэн дээр лайк дараагүй бол яг одоо гяс энэ хэсгийг ашиглаад дарчаарай. За, дарцсан уу? Баярлалаа. Окей. За тэгээд ер нь бол нэг юмрхүү. Би тэгээд нөгөө нэг жоохон ер нь л доогоо жоохон сони илбэртэл хийчдэг л дээ. Тэгээд юу өчрөх тий. Тэгээд та нар хэрвээ доббуг хийж идэх гэж байгаа бол ганцхан доогтой биш. Бэконтэй, зэцтэй, тэгээд чансан өндөгтэй, далайн байцаа, үнэлтийн үрэг төр хоолой гоё хийвэл, бяцлаг өдөртэй хийвэл гоё болдё шүү. Гоё болдё шүү л гэж хэлээ да. Тэгээд би бас энэ удаа доббуг ихтэй. Доббуг догтойгоо тэгээд чансан өндөг далайн байцаа тамт хийсэн байгаа. Үгүйс сенсорулж ин да. Тэгээд энэний дараагаар орох бичлэгээ ер нь бол бэлтцсэн байгаа. Энэ бичлэгний дараа орох бичлэгээ. Тэгээд хэрвээ тэгээ хизээ оруулах тухай бол сайн мэдэхгүй байна. Тэгээд тэр бичлэг маань за энэ бичлэгний дараа зүгээр би 2 дугаар сарын 1-ээс шинэ семестр эхлэх гэж байгаагаа холбогдуулаад сурагчдад зориулсан bullet journal хэм маяг туршсан байгаа. За нэг тийм бичлэг орно шүү. За тэгээд ямар тач удаан хүлээснээс доогоо хийгээд дуусчлаа. Тэгээ би түрүү хэлсэнчлэн 3 удаа бүгийг хийж идэх доогоо бэлтцсэн. Тэгээд одоо энэ удаа идэх нэг 12 3 шиг доогоо цаашаага гамбандан дээрээ тавиад тэгээ үлдсэнийг нь болохоор хөлдөөгчөнд хийх гэж байна. Тэгээд яг ингэж зэрэгцүүлээд харсан чинь яг энийгээ хэрчж явах үед би уг нь айгу гайгүй яг дэлгүүрийн дагш хийгээд байна гэж бодсон чинь яг энийгээ ингэж бөөнүүлээд хараад тавьсан чинь нэг амар хачин болцсон байсан юм сонин царайтай өөрөөр хэлбэртэй. За тэрч яах. За ингээ ерөнхийдөө бол доог маань бол болцсон. Одоо бол тэгээд ер нь бол бусд нь бол амархуу. Одоо энэ нэг ногоон амтлагч чи юу гэдүүлээ. За мэдгүй. Ямар ч тач энэ ногооноос нь хийж болно. Эсвэл улаанаас нь хийж болно. За тэгээд энээсээ нэг 2 3 халбыг хийгээд тэгэнгүүтээ тэрнтэйгээ ерөнхийдөө дүүцэх хэмжээний 9 чихэр хийгээд тэгээ бас нэг шинхүү улаан амтлагч үдийн тэгээ бас нэг хар амтлагч соёй соус гэдэг бах тий. Тэрийг хийгээд тэгээд улаан перц, нунтаг перц хийн. За тэгээд мэдээж усаа игээд соус маань болдог байгаа. Тэгээд энэ доббугийн их арга бол соусыг нь хийж байгаа арга болохоро би нэг интернетээс үзсэн бичлэгэн дээрээс олж сурж авсан. Тэгээд тэр бичлэгний линкийг танарт хэрэгтэй гэж бодвол бас description box дээр холбоод өгчий. Хэрэгтэй хүмүүс нь ороод үзээрэй. За тэгээд нэг иймэрхүү. Нэрээ та нар гүнжтийн өрөнд дуртай бол гүнжтийн өр хийгээд идүүл ер нь дажгүй юм дөө. Гэхгүй. За ингээд соус маань жоохон халгаал бэлэн болчихно. За тэгээд би үүний дараагаар болохоор өндөг чансан байгаа. Хажиж үү? Өндөг нь хажиж үү? Өндөг чансан байх хэрэгтэй даа. Oh my god. За боллоо. Ингээ саялахаараа жоохон орой олж исэн болохоор гэрлээ асаагаад орой олж исэн чинь ер нь бол 5 болох гэсэн юм лаа. Нэг 4 40 50 хугацаа. Тэгээд амар хурданаар шингэдэг болцсон. За тэгээд өндөө устандаа игээд дээрсэн жоохон давс нэмээд тэгээ өндөө чанцсан сойцсон. За тэгээд доббугийн маань бэлэн болсон. Зургийг нь бол харуулсан. Бичлэг бол хийж чадаагүй. За одоо тэгээд
идж байгааг маань харж байгаа хаа. За хоолоо идэж дуусныхаа дараагаар нэг цаг хүрэхтэй ягуутай нэг 30-40 минут 101 гөлөг үзэж суугаад гэрийнхэн тэгээд тэрний дараа ширээлэг очихоор өрөөнд очихоор шийдсэн байгаа. Тэгээд бас замдаа яаж зүгээр ах вэ? Тавилан дүүргээ харж байна. За тэгээд нэг иймэрхүү. За одоо цаг бол 7 болсон байна. Би тэгээд 6 өнгөрж явахад хоолоо идэж эхэлсэн. Тэгээд 6 гэхэд ер нь бол оройныхоо хоолтой золгоод тэгээд хоолоо идэж том өрөөнд хэсэг кино үзэж байгаа. Тэгээд буцаад ширээн дээрээ эргэж ирдэг байгаа. За тэгээд одоо 7-оос эхлээд ер нь унтан унтлал ширээн дээрээ л байна дөө. За тэгээд ерөнхийдөө бол 7 цагаас хойш унтан унтлаа. Ширээн дээрээ habit tracker, mood tracker өтлөөд журнал хийгээд тэгээд хичээлээ давтаад тэгээд ном уншаад тэгээд уншсан номынхоо тэмдэглэл дээр бичээд Instagram болон YouTube аккаунтуудаа шалгаад subscribers, followers эдрээ шалгаад нэг тиймэрхүү байдлаар ер нь бол 9 гутал тэгээд байдаг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бичлэг маань баг дуусчихин дөө. Тэгээд за нэг иймэрхүү дээ. Окей. Одоо 9 өнгөрч байна. 9 гож болж байна. Тэгээ одооноос эхлэхээр эрт он тэгж бодож байна. Тэгээд дөрөв жоохон бож байгаа хөтлөө тэгээ жоохон журнал хингээ Instagram дээр ухаад за нэг тиймэрхүү дээ. Тэгээд нэг шейк хийж уусан. Тэгээд энэ хүртэл бичлэгээ үзсэн баярлалаа. Жоохон амар бараа өнгөтэйгээр төгсөж байгаа дуучлаарай. Тэгээд халагдсан бол лайк дараарай. Bye.